Сайн байцгаана үзэгчдээ. Ухаалаг санхүү тэл сэтгүүлийн шинэ дугаар хийж байна. Өнөөдрийн дугаартаа бид санхүүгээ зөв удирдахад хамгийн хэрэгтэй өдөр тутмын амьдралд шууд хэрэг болох зөвлөмж, бодит туршлага, амжилтын түүхүүдийг та бүхэнд хүргэх болно. За ингээд ухаалаг санхүү тэл сэтгүүлээ санхүүгийн сайн түүх булангаар эхлүүлж байна. Насаараа багш мэргэжлэр ажиллаж, авианы амралтаа авсан хоёр буурал идэвхтэй амьдралын хэм маягаа хадгалж, тэтгэврийн орлогодоо бүрэн найдахыг хүссэнгүй. Тэд өрхийн үйлдвэрлэлээ эрхэлж, орлогоо олон их үүсвэртэй болгох санхүүгийн зөв шийдвэр гаргаснаар тогтвортой орлогын их үүсвэр бий болгож чаджээ. Өдгөө тэд ор хүнжлийн даав, Монгол хантаа зөвлөрлөн хөдөлмөрөөрөө санхүүгийн бие даасан байдлыг хэрхэн бүтээж болдгийг боддоор харуулж байна. Бид хоёр ер нь олон жил өрхийн үйлдвэрлэл хийж байгаа. Гол нь оёдол. Оёдол гэдэг хүн хамарсан ордог. Машинтай дусал юмыг оёдол гэж ойлгодог. Оёдол маш олон талын ажил орж иж тэр оёдол чинь бүтээгдэхүүн гарч байгаа. Тэр хэлхэн ойлгох. Наацх нь ор хэмжээний даав хийлээ гэтэл тэр даавгаа авна. Авсан даавгаа зөвхөн стандартын дагуу хэмжин. Тэр бүх хэмжээг хийж өгнө. Тэгээд ойсон зүйлийг чинь дараа нь эндүүднэ. Эндүүдсэн зүйлийг заах хэмжээний сав баглаа болтон хийн. Тэгээд борлуулалт чинь энэ бүхний дүнд нэг материал одоо бүтээгдэхүүн болж хүндээ очдөг байх уу. Тийм учраас би өнөөдөр тэр оюухаас устын баг хийх сонирхолтой хийж байгаа би. Нэг даавнаас нэг 10 гаруй амжилтын даавал гардаг. Метр 100 метртэй хүрээд ирвэл. Ер нь тэр чинь 12 метр нь нэг даав гэж бодно. Хоёр хүнийх байвал. А нэг хүнийхтэй ингээд сольж ирэхэл нэг 10-аад л гарч ирж байгаа. Тэгээ 10-аад даавч чинь яг би тэр даавч чинь боодлоор нь бол одоо 3-4 боодлоор нь нөгөө их бөөний үнээр авч байгаа ч бас чиг яах вэ. Тэгтэл даав өөрөө 6,000, 7,000 метр ер нь заргаж байгаа даавнаас л би 10% талт хийдэг. Ямар ч орлого болсон. 100,000 руу би 10,000 л талт хийн. Сая төгрөг орвол 100,000 талт хийн. 10% заамл амьдралдаа дараа нь хэрэг болдог. Амралтанд явна хүн бид чинь нэмжлүүлэн нэмээ аавна. Янз бүрийн юм бас материалаар зарим нэг юм зарна. А тэгээд үлдсэн ингээд шууд материалд нь зардаг. За сая бол одоо ингээд 600,000-аар би нэг 3 толгой даав аавна тийм ээ. Тэрнээс чинь надад нэг 25 даав гарсан. За 550,000-аар авсан. Тэрнээс чинь одоо тэгэл 550,000 байна. Ямар ч байсан 800,000 болно. Тэгээ яг учир байхтар 50% хожим тэтэнд гэсэн байхгүй. Нэг 10-20% илүү. Тэгвэл би зүгээр суухгүй хайртай. Бас өөртөө тааламжтай юм хийчих нь сэтгэл хангалуун. Хүн ирээд энийг захиалаад гоё байлаа, хичээгээд ярихлаар бас баярлна. Ацаа нартаа бас илүү гаргаад өвчлөл сэтгэл дүүрэн. Тэтгэврийн зээл авахгүй хүмүүстэр дуртай юм аваад идчих нь хэл айтайхан л гэж би өөртөө боддог. Солонгос даав 6-7 метртэй ч улсууд мэднэ 90 даавууд тэргээр очиод айгүй үнэтэй. 7,000-аар 5,000-аар авсан 90 даав болвол ер зүгээр даавал 50,000 төгрөг ирж байгаа. Тэгэхээр бид нар чинь бас ингээд бөөнөр одоо нэг авахаараа их олон толгоогоор 2-3 саяар энэ тэгж авдаг болохоор бас гайгүй тэд нар чинь бас хөгшмөн болохоор дэмжнэ. Тэгээд за яах вэ та тэгж ингэ юу яагаад авдаа метрийн 4-5,000-аар бодоод авч гэдэг юм уу тэгж аавна. Та хүүхдүүдээс нэг 5-3 төгрөг өгөхгүй. Энийхээ мөнгөнийг царай алдахгүй тийм ээ. Амьдралаа нэг болгоод байдаг. Энэ л амьдралаа бий болгоход боломжтой гэж бодож байгаа. Зээл авдаггүй. Ер нь зээл онц шаар яг гэхээр өөрснийхөө хөрөнтлөө бас насаараа хоёулаа өдөө олон жил ажиллаад ирсэн улсууд тийм ээ бас нэг жижигхэн үйлдвэрлэл эхэлж төдий юм бол байгаа. Тэрийг л жоохон оруулаад явж байгаа. Яг ер нь энэ тэндээс зээл авах санал тавьсан даа тийм үү. Тэгээд одоо эднээс чинь их том үйлдвэрлэл эрхэлдэггүй. Өрхөн үйлдвэрлэл болохоор өөрийнхөө хэмжээний параметр юм хийдэг болохоор тэрэндээ таарсан төсөв таарад байдаг. Өөр Монголоос өртөө захиалга ирдгийн ш та. Каргогоор явуулнаа бид нар. Ондоноор яхаар ч хүмүүс одоо ч хүмүүс бас биеийн дуртай болсон ш. Энэ дэлгүүрт ирж
юм авсанд ороод гэртээ хүргэлэх сонирхол тоолцсон байж шүү дээ. Тийм үү сая би бол хүргэлтээр их явдаг хүн. Одоо энэ Улаанбаатар хотын мэдэхгүй гудамж орон сууц барыг одоо авахгүй мэднэ. Одоо 21 аймгийн 91 дөрвөөс усад бүх аймаг руу бас параметруудаа явуулж байгаа. Харин дүүрэг орон нутгаас бол дэмждэгэ бид их дэмждэг байл. Настай болохоор тийм үү хоёр хөвчнөө юмд оруулнаа л гэдэг. Тэгээд тэргээр харин их сайхан. Одоо ингээд удахгүй цагаан сар болно. Амар байна өсвөр худаа гарна. 3 жил би гарцсан. Сүүлийн жил маш сайн гарсан бол бараг цаад авах гэсэн хүмүүсээр үү. Сүүлдээ энэ өвгний зарагдаад ахын энэ өвгний байран дээр ойлгож булаацдаг болсон шүү дээ. Тэдний түүх санхүүгийн сахилгад тууштай хөдөлмөрөөр ямар ч үед үр шимээ өгдгийг, тэд төрийн дараах амьдралд ч доктортой орлого бий болгож болдгийг тод харуулж байна.